Энэ дөрвөн үгийн хувьд ямар ялгаа? Энэ хоёр яасан бэ? Энэ хоёр үгийн хувьд шууд. Тэгвэл энэ үйл үгийг нөхцлөөр өөрчлөхийн тулд эхний хоёр нөхцөлийн үед яасан бэ? Жижигсэн тийм ээ. Гэж жижигсэн боёо. Ол гэдэг үгийг луга гэдэг энэ нөхцлөөр үйлдэх тул гэдэс. Наан ном гэж нөхцлөөр үйлдэх тул гэдэс. Эцэг энэ хоёр үгийн үед яасан? За үгийн бүтээлийн хувьд бол энэ ол гэдэг язгуур дээр дандаа дөрвөн хэлбэрийн нөхцөл залгацсан шүү дээ. Гэхдээ энэ хоёр найдлага энэ хоёр нь яасан бэ шүү? Залгацсан байна. Тэгэхээр бид нар энийг одоо юу гэж хэлэх гээд байгаа юм бэ? Дөрөв. Тэгэхээр Монгол бичгийн үйл өгөнд хамааралтай дүрм нь ямар дүрм байх нь вэ? Холбох гişгийн дүрм. Тэгвэл холбох гişгийн дүрмэнд юу хэрэгтэй байх нь вэ? Гэдэс энийг юу гэж нэрлэдэг байгаа? Холбох гişг гэж үздэг. Тэгвэл бид нар өнөөдөр холбох гişгийн дүрмийн тухай үзэх.